Сайн байцгаана уу? Би олон улсад англи хэл заах хэрэгтэй багш тогт хоёр байна. Энэ бол миний English Spaniel TOEFL сувг маань. Би энэ сувгаараа дамжуулан англи хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр би have got-ын хэрэглээг заана. Төгсгөл хүртэл нь хамт байгаараа шинэ хичээл бүрийг цаг алдалгүй хамгийн түрүүнд үзэхийг хүсвэл сувгийг минь дагахаа мартаарай. Have got-ыг хүн ер нь янз бүрийн эзэмшиж яхад ямар нэг юмтай байна гэхэд хэрэглэнэ гэж. Тэгэхээр үүнээс гадна өөр үгнүүдтэй холбогдохоор хамт хэрэглэхээр утга нь шал өөр болдог. Тэгэхээр тэр зүйлсийг үзье. За нэгдүгээр нь бол бидний мэддгээр эзэмших хүн ямар нэг юмтай байхад хэрэглэнэ. Хоёр дахь нь хүн эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны байдлаа илэрхийлэхэд хэрэглэдэг. Гурав дахь нь өдөр тутам хийж байгаа зүйлүүдийг илэрхийлэхэд хэрэглэнэ. Дөрөв дахь нь сэтгэл санааны байдал ямар мэдрэмжтэй байна гэдгийг илэрхийлэхэд. Тав дахь нь хүн туршлага чадвараа илэрхийлэхэд. Зургаат дахь нь гэр бүлийн гишүүдийн тухай ярихад. Долоо дахь нь хүн гадаадын төрхөө ярихад хэрэглэнэ. Эхнээс нь эдрийг харахын өмнө have American English дээр have got-ыг British English дээр хэрэглэдэг гэдээ үзсэн. Хэрэг хэрэгтэй бол өмнөх хичээлийг хараарай. British English-ийн хувьд энгийн өгүүлбэр ингэж үүснэ, үгүйсгэх өгүүлбэр ийм байна. Асуух болон товч хариултууд ийм байна гэж үзсэн. Тэгвэл American English энгийн өгүүлбэр, үгүйсгэх, асуух, товч хариулт нь ийм байна гэж үзсэн байж байгаа. Тэгэхээр энэ хичээлийн нарийн тайлбар нь хэрэгтэй бол миний яг өмнөх хичээлийг хараарай. Одоо have got, having хэрэглээг үзье. Нэгдүгээр хүн эд зүйлтэй юмтай байхад яаж хэлэх вэ? Жишээ нь have a car, машинтай байх. I have a car, I've got a car. Би машинтай. Have a house, байшинтай байх. She has a new house, she's got a new house. Тэр эмэгтэй шинэ байшинтай. Дараагийнх нь болохоор have money, мөнгөтэй байх. Тэгэхээр үүнийг ингээ анзаарах юм бол энэ дунд ялгац шин байхгүй. Яагаад вэ гэхээр англи хэлэнд мөнгийг тоолдоггүй зүйлс тооцож үздэг. I have money, I've got money гэхээр би мөнгөтэй байна л гэсэн үг. Дараагийнх нь have time. Цаг хугацааг бас бид нэр тоолж чадахгүй. Тийм учраас ялгац шөнгүй байж байгаа. I have time, I've got time. Би завтай байна, надад цаг байна. Have a phone. Утастай байх. A phone нэг ширхэг утсыг хэлж байгаа. She has a phone, she's got a phone. Тэр эмэгтэй утастай. Have a computer. Компьютертэй байх. We have a computer. We've got a computer. Бидэнд нэг компьютер байна. Хоёр дахь нь have got-ыг эрүүл мэнд, хүн сэтгэл санааны байдлаа илэрхийлэхэд хэрэглэдэг. Have a cold. Ханад хүрэх. I have a cold. I've got a cold. Би ханадтай байна. Have a headache. Толгой өвдөх. She has a headache. She's got a headache. Тэр эмэгтэй толгой өвдөж байна. Have fever. Халуурах. He has a fever. He's got a fever. За энэ дээр ийм хоёр ялгаа гарч байгаа. За ер нь бол яг унган англи хэлтэнгүүд have гэж a fever гэж хэрэглэх тохиолдол илүү түгээмэл байдаг. Нэг ховорхон тохиолдолд have fever гэж хэрэглэдэг. Have energy. Хүн эрч хүчтэй байх. We have energy today. We've got energy today. Бид нар эрч хүчтэй байна өнөөдөр. Have a problem. Асуудалтай байх. Асуудал гарч ирэх. They have a problem. They've got a problem. Тэднэрт нэг асуудал гарч ирсэн. Тэд нар асуудалтай байгаа. Have a good feeling. Сэтгэл санааны мэдрэмж сайхан байх. I have a good feeling. I've got a good feeling. Би сайхан мэдрэмжтэй байна. Гуравдугаарт have got-ыг өдөр тутам хийж байгаа зүйлээ илэрхийлэхэд хэрэгэлдэг байгаа.
Have breakfast, lunch, dinner. Өглөө өдөр оройн хоол идэхдээ ингэж хэрэгэлдэг. I have breakfast at about 8 o'clock. I've got breakfast at about 8 o'clock. Би 8 цагийн орчим өглөөний цайгаа уудаг. Have coffee, кофе уух. They have coffee after lunch. They've got coffee after lunch. Тэд нар өдрийн хоол идсэнийхаа дараа кофе уудаг. Have class, have a class. За бас нэг жоохон ялгаа гарч байна. Ерөнхийдөө have class гэдэг бол ерөнхийдөө хичээлтэй байхыг хэлж байгаа. Яг нэг тусгаалсан хичээл авах ч юм уу тэр үедээ have a class гэж хэлдэг. We have class in the afternoon. Ерөнхийдөө сургууль сурдаг хүмүүс бол ингэж хэлж болно. We've got class in the afternoon. Өдөөс хойш хичээлтэй. Have a meeting. Хуралтай байх. We have a meeting today. We've got a meeting today. Аль нь хуралтай байхыг хэлж байгаа. Үүний дараа have a shower, bath. Эхнийх нь шүршүрт орох, дараагийнх нь баананд орох байгаа. I have a shower every morning. I've got a shower every morning. Би өглөө болгон шүршүрт ордог. Have a break. Ямар нэг юм хийж байгаа завсарлага авахыг хэлж байгаа. I have a break. I've got a break. Би завсарлага аваад байж байна. Дөрөвдүгээрт нь сэтгэл санааны байдал. Хүн дотоод мэдрэмжээ илэрхийлэхэд хэрэгэлдэг. Have a day. Өдрийг ямар байдалтай өнгөрүүлэхээ ингэж илэрхийлнэ. She has a bad day. She's got a bad day. Тэр эмэгтэй тухайн өдрийг их хэцүүхэн өнгөрүүлж байна. Хэцүү юмнууд болж байна гэдэг ч юм. Have stress. Стресстэй байх. He has a lot of stress. He's got a lot of stress. Тэр маш их стресстэй байна. Have fun. Хөгжилтөх. We have fun together. We've got fun together. Ерөнхийдөө яг унган англи хэлтэнгүүд энийг хэрэглэх нь илүү энгийн яриа болдог байна. Тэгэхээр we've got fun гэж бол нэх яг хэлдэггүй байна. Have patience. Хүн төвчээртэй байх. Ямар нэг юмд төвчээр гаргах. They have patience. They've got patience. Тэд нар төвчээртэй. Have confidence. Хүн итгэлтэй байхыг хэлдэг. Өөртөө итгэлтэй ч юм. I have confidence. Би итгэлтэй. I've got confidence. Have attitude. Ямар нэгэн зүйл дээр хандлага гаргах. He has a positive attitude. He's got a positive attitude. Тэр эрэхтэй эерэг хандлагатай. Одоо 5 дахь хэрэглээг үзье. Хүн өөрийн гэсэн туршлага, хийж чаддаг чадвараа илэрхийлэхэд хэрэгэлдэг. Have experience. Хүн туршлагатай байх. I have experience in teaching. I've got experience in teaching. Жишээ нь миний хувьд би 97 оноос хойш англи хэл зааж байгаа. Тэгэхээр би туршлагатай байх нь байна. Have skills. Чадвартай байх. Ямар нэгэн чадвартай байх. They have good skills. They've got good skills. Тэд нар маш сайн чадвартай. Have a talent. Авьяастай байх. She has a talent for music. She's got a talent for music. Тэр эмэгтэй хөгжимд авьяастай. Have a license. Үнэмлэгтэй байх. Ямар нэгэн үнэмлэгтэй. He has a driving license. He's got a driving license. Тэр эрэгтэй жолооны үнэмлэгтэй. Have an idea. Ямар нэгэн шин санаа төрөх. Шин санаатай байх. We have an idea. We've got an idea. Ямар нэг юм хийх гэж хахад шин санаа оноо төрж байгаа бол бидэнд ийм санаа байна гэхэд ингэж илэрхийлнэ. Have a memory.
дурсамжтай байх. She has a good memory. She's got a good memory. Одоо маш юм сайхан дурсамжтай байгаа тэр эмэгтэй. Хоёрдугаарт нь memory гэдэг нь ойр санамжийг бас хэлэх тохиолдол гарна. Тэр хүн одоо зарим хүмүүс чинь одоо он сар өдөр хизээ юу болсныг маш сайн мэдчихэдэг. Гэтэл сандгүй бас хүмүүс байдаг нэг багцаа тэдэн он билүүрч гэх шиг те ийм хоёр өөр байж идэг. Тэгэхээр бас ойр санамжийг хэлж болно. Юу ярьж байгаагаас шалтгаална гэсэн үг. 6 дахь нь have got-ыг гэр бүлийн гишүүтэй илэрхийлэхэд манайхан тэдүүлээ идүүлээ гэхэд have a family гэр бүлтэй байх. I have a big family. I've got a big family. Манайхан олуулаа. Have a sister, brother, baby. Эхчтэй, ахтай одоо нялх хүүхэдтэй байхыг хэлж байгаа. She has a sister. She's got a sister. Тэр эмэгтэй эхчтэй юм уу эмэгтэй дүүтэй. Have parents, have children гэхээр эцэгтэй байх, үр хүүхдүүдтэй байхыг илэрхийлдэг. Тэгэхээр энэ дээр нэг зүйл анзаарахад олон тоон дээр өмнөө ялгац шүү хэрэглэхгүй. A family гэдэг дээр бол ганц тоон дээр хэрэгжилж болдог, бас олон тоон дээр хэрэгжилж болдог. Энэ маань ер нь группт дотор олон хүн байгаа гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр яг гэр бүлтэй гэдгийг ярихын тулд have a family. Яг эхчтэй, дүүтэй, babyтэй гэдээ ярих юм бол гэж хэлж байгаа. Олон тоон дээр ерөөсөө ялгац шин байхгүй. We have kind parents. Бид маш сайн эцэгтэй. We've got kind parents. За гэр бүлийн гишүүдэд ярихад юм байгаа. 7-д нь хүн гадаад төрх байгаа байдлаа илэрхийлэхэд хэрэгэлдэг. Have eyes, ears гэхээр хүн ямар нүдтэй, чихтэй вэ гэдгээ ярихад хэрэглэнэ. I have blue eyes. I've got blue eyes. Би цэнхэр нүдтэй гэдэг чинь. I have brown eyes. Бор нүдтэй гихчлэн ярина. Have hair, skin. Одоо ийм тийм үстэй, аристтай гэхэд хэрэглэнэ. She has long hair. Тэр эмэгтэй урт үстэй. She's got long hair. Have a beard. За энэ дээр нэг онцлогийг анзаараарай. Үстэй гэхээр have hair гэж байгаа. Сахалтай болохоор a beard гэж байгаа. Well, унган англи хэлтэнгүүд одоо энийг тайлбарлаж чадахгүй юу? Ямар ч гэсэн ийм ялгаатай байдаг. Тэгэхээр гадаад хүмүүс бидний хувьд бол яг энэ байгаагаар нь л чийжлэндээ. Тэгээд яг энэ үнийг хэрэглэхэд унган хэлтэнгүүд маш сайн ойлгоно. He has a beard. He's got a beard. Тэр эрэгтэй сахалтай. Have a smile. Инээмсэглэх. I have a nice smile. I've got a nice smile. Би маш сайхан инээмсэглэдэг. Ингээд одоо бидний have got-ыг ямар үед юу илэрхийлэхэд хэрэглэх вэ гэдэг энэ одоо суурь маань тавигдж байгаа. Одоо үүний дараа дасгал дээр ажиллаад үзсэндээ exercise 1. Have, has, have got, has got-ыг ашиглан хоосон зайг бүглөөрэй. I a car. Би машинтай гэж үзэх нь. She a cold. Тэр эмэгтэй ханиттай. They two children. Тэд нар хоёр хүүхэдтэй. We a computer. Бид нар компьютертэй. He brown eyes. Тэр эрэгтэй бор нүдтэй гэж хэлэх нь. За тэгэхээр энэ хоосон зайнуудад эдрийн аль нь тохирох вэ? Мөн англи маягаар илэрхийлэх гэж байна уу? Америк маягаар илэрхийлэх гэж байна уу? За яг энийг миний хичээлийг хараад хичээллээд бичиж тэмдэглэж авч байгаа хүмүүс бол одоо пауз тавиарай. Тэгээд хийж дуусчаад хариугаа шалгаарай. Одоо хэдүүлээ хариугаа шалгая.
I have got. She has got. They have got. We have got. He has got. Exercise 2. Их Британий хувилбараар бичих юм уу хэлээрэй гэж байгаа. I have a big family. She has a sister. He has long hair. We have a dog. За тэгэхээр манай мундгууд бол одоо шууд хэлэх бах та энэ ч одоо хангалттай үзчихлээ гээд. I've got a big family гэх юм бол British маяг болчихж байгаа. She's got a sister. He's got long hair. We've got a dog. Exercise 3. Don't have, doesn't have, or эсвэл haven't got, hasn't got ашиглан үгүйсгэх өгүүлбэрүүд бүтээгээрэй. I, time, today. Өнөөдөр надад цаг зав байхгүй гэж хэлэх гээд байна. She, a car. Тэр эмэгтэй машингүй. Түнд машин байхгүй. They, money. Тэд нар мөнгөгүй. We, a meeting. Бид хуралгүй. He, blue eyes. Тэр эрэхтэй цэнхэр нүдгүй гэх гэж юм. Одоо бичлэгээ зогсоогоо төр хийгээд үзээрэй. Дараа нь шалгая. Шалгалаа. I don't have эсвэл I haven't got. She doesn't have эсвэл she hasn't got. They don't have, they haven't got. Хоёрын аль нэгийг сонгосон байх болно. We don't have, we haven't got. Аль нэг нь тийм ээ. He doesn't have, he hasn't got. За ингэж одоо хариулсан бол зөв байх нэ. Exercise 4. Do you have you got ашиглан асуугаарай. A brother чи ахтай юу? Эсвэл та ахтай юу? Any pets? Чамд тэжээвэр амтан бий юу? Эсвэл танд тэжээвэр амтан бий юу? A good feeling today. Өнөөдөр сайхан мэдрэмж төрж байна уу? Яаж байна? Long hair. Та урт устай юу? Эсвэл чи урт устай юу? Anytime now. Та юм уу чи одоо завтай юу? Цаг зав байна уу? Шалгаад үзье. Do you have? Америк маягаар асуудаг бол тийм. Have you got? Do you have? Have you got any pets? Do you have? Эсвэл have you got a good feeling today? Do you have? Эсвэл have you got long hair? Do you have? Эсвэл have you got anytime now? Ингээд өнөөдрийн хичээл манд дуусж байна. Анхаарал тавин үзсэн та бүхэнд баярлалаа. Хэрвээ та миний зааж буй англи хэлний хичээлүүдийг алталгүй үзэхийг хүсвэл English Espanol Talk-ийн нэртэй YouTube сувагт минь subscribe хийгээрэй. Хажуугийн all буюу бүх товчийг дарвал шинэ хичээл оруулах болгонд танд мэдээлэл автоматар очих болно. Хэрв танд таалагдсан бол лайктаарч сэтгэлдээ үлдээгээрэй. Энэ бол миний дараагийн хичээлд үнэхээр урам өгнө. Танд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя.